үзэгчтэй Монголын үндэсний олон нийтийн телевизээс бэлтгэн өргөдөг хөгжим сэнгэнд хей нэвтрүүлэг та бүхэн амралт чөлөө цагт зориулан бэлтгэн өргөдөг хей нэвтрүүлэг нь өнөөдрийн дугаарт 5 оролцогч оролцохоор ирсэн байна. Ингээ оролцогчтой танилцуулъя. Хамгийн ихний оролцогч Дуучин Баясаг. Дараагийн оролцогч Монгол модель агентлагийн гэрээд загвар өмсөгч Эцүү. Нислэгийн цаг хошин урлагийн жүжигчин Нямху. Монгол модель агентлагийн гэрээд загвар өмсөгч Ундаг. Хамгийн сүүлийн оролцогч Нислэгийн цаг хошин урлагийн хамтлагийн жүжигчин Исчүү. Яа. Бүгдээ хей нэвтрүүлгийг эхэлж байна. Та бүхэндээ нэвтрүүлгээ танилцуулахад 3 үеэс бүрддэг. Тогондоо, зургандаа, аягта. Мэдээж хамгийн эхний үе бол тогондоо оролцогч тусмар цэцгэн сандал дээр нэг удаа суух нэ. За ингээд хамгийн эхний оролцогч Дуучин Баясукийг цэцгэн сандалд ураад тогондоо эхэлж байна. Нэг л асуултанд бүдрүүл тогтоо сандал тогтсох болно. Тэгэхээр 3 юм уу 4 асуултанд зөв хариулвал мэдээж 1-р үеийн ялч болох боломжтой. Бидэнтэй хамтран ажилладаг IT зооны гарын бэлгийг хүртэн 1-р үеийн ялч. Тийм ээ. Тэгэхээр та бүгд шагналын төлөө мөн үзэгчдэдээ хэрхэн мэдлэгтэй вэ гэдгийг шалгуулнаа. За Баясаг бол хамгийн ихэнд суудсан байна. Ер нь яг хамгийн ихэнд сууж байгаа юм. Бүүм чирч авчгаа суулсан. Баясаг бүс нилээ ургасан мэт буруу хариулт зураг шиг байна шүү дээ. Харин тийм л шиг байна. Баясагтай амжилт хүсье. За эхний асуулт бол хөнгөн бие халаалтай асуулт байгаа. Баясаг анхааралтай сонсороо. Эхний асуулт. Ямар хамтлагийг Яман хоолоот гэдэг вэ гин? А-д нь No Mercy, Б-д нь Kiwi, В-д нь Bee Gees, Г-д нь NSYNC гэсэн дөрвөн хамтлаг байдаг. За алийг Яман хоолоотнууд гэдэг юм болоо. За энэ бол туйлын амархан асуулт байна. За бодгох цаг 3 секунд. 3 юм уу? 2. Bee Gees хэлэхгүй бол Bee Gees буюу В үйлбэрийг 100%. Баяр хүргэе. Зөв хариу. За амралтууд 1-5 хүртэл хүндэрж байгаа. Гэтэ хамгийн ихний асуулт бол хамгийн амархан асуулт. Гол нь бид нар бие халаалтай асуулт гэж нэрлээд байгаа. За Баясаг бие халаагаад авсан учраас 2 дахь асуултанд оръё. За ингээд 2 дахь асуулт анхааралтай сонсороо. Агуу хөгжмийн зохиолч Моцарт хэдэн настайдаа нас барсан бэ? А-д нь 26, Б-д нь 36, В-д нь 46, Г-д нь 96 наснда таалд өгсчээ гэж. За Моцарт хэдэн настайдаа таалд өгсөн болоо? Бусдын чимээгүй байхыг хүсье. 3 секунд. 3 2 хувилбар. 36 наснда таалд өгсчээ гэж. Б хувилбар 36 наснда таалд өгсөн гэж. Дуудсан уу Баясаг? Дуудсан уу? Ер нь зүгээр баримжаалсан дундчаар гэж. Баяр хүргэе. Зөв хариу. Яа, отроо. Доороос нэгээд нэг 2 юм хатгах гэж бодохоор дотор харагдчихлаа. За Баясаг 2 асуултанд амжилттай зөвөрөөс. Одоо 3 асуултанд хариулж чадвал 5 цуглахгүй бас боломжтой ш. 5 асуулт асуун. За ингээд 3 дахь асуулт. 3 дахь асуулт. Кармен дүүрийг хэн зохиосон бэ гин? А-д нь Бизе, Б-д нь Шекспир, В-д нь Моцарт, Д-д нь Бальзак гэсэн дөрөв үйлрэн. За 2 жүжигчин маань ер нь их бүх асуултан дээр гараа өргөж шээ. Өөртөө ихнийх дээр явчих. Нэг ямар өнгөрөө залуу. Яа. 2-ын сэтгэл зүй. 3-аа шууд нэг. Аа үгүй ингэж идээд гэж ярьсан юм уу? Бизээ зохиосон. Үнээр. Баяр хүргэх. Хүргэе. Баяр хүргэе. Баясаг нэг дайны бүрбөө суман дундор энийгээд яваад байгаа шиг буудаал яваад байгаа. Үгүй ерөнхийдөө баримжаа яваад байна. Амжилттай яваад байна шүү дээ. За 3 асуултанд маш амжилттай хариуллаа. Одоо 2 асуулт үлдсэн тийм ээ. Чингис хаан хэнийг төрийн бэхээр өргөмжилсөн бэ? Бэх гэдэг чинь юу гэсэн юм? А-д нь Усун, Б-д нь Тэв Тэнгэр, В-д нь Мэндэг, Г-д нь Тата Тунгаа. За би ойлгомжтой. 2-ын дөрөв хэлбэр. Г үйлбэр. Г үйлбэр юу? Тата Тунгаа. Бих гэдэг чинь одоо ингээд бихэн биш үү те? Тэнд түн гараа өргөдөө нь асуух юм уу? Бих гэсэн. Яа, гой. Яа. Зөв үйлбэр бол А буюу Усун. Баясаг бол 1-р үеийн ялч болох боломж байгаа. 3 асуултанд зөв хариулсан. Бусад оролцогчид маань эхний буюу 2 дахь асуултан дээр бүдэрсэн тохиолдолд Дуучин Баясаг тогондоо үеийн ялч болох боломжтой. Ямар ч юм Баясаг зөвөр 3 асуултанд зөв хариулсан. Баяр хүргээд дараагийн оролцогч үрж байна. Тогондоо үеийн дараагийн оролцогч бол Монгол модель агентлагийн гэрээд цагвар өмсөгч Эцүү хөлөө ачаахан суужээ. За сонио хатгаа сууж.
За ингээд төмөрөө эцүүд амжилтсан. Амжилтсан. Эхний оролцогч Баясук бол 3 асуултанд зөв хариулсан байгаа. Эцүү 5 асуултанд зөв хариулаад тоглон цогцолохгүй болох боломжтой. Тийм ээ. Хамгийн ихний асуулт бол хамгийн амархан асуулт байх болно. За ингээд хамгийн ихний асуултандаа шууд орё. Эхний асуулт. Морь жилийн өмнө ямар жил байдаг вэ гэнэ? Аад нь хонь, Б'д нөхөр, В'д нь могоо, Г'д нь ямаа гэсэн дөрвөн хэлбэрэнтэй. Морь жилийн өмнө ямар жил байдаг вэ? Боломжтой урсгалт ингээд бодож суучих юм. Хоёрын хариулт хэлсэн үү? Аха. Үхэр буюу Б хэлбэр юм уу? А биш. Юу вэ? За бодож байна. За хоёрын шууд мэднэ. Могоо буюу В хэлбэрийг сонслоо те. Үхэр юм уу, могоо юм уу? Яг могоо. Баяр үрг яаж байрлаа. Яа ихлээд үхэр жилийн өмнө чи хулган байдаг үстэй. За ингээд хоёр дахь асуулт. Эдгээрийн аль нь хаан биш вэ? Аад нь адаа, Б'д нь ариг бүх, В'д нь тогоон төмөр, Г'д нь мандуул. За бодох хугацаа 3 секунд. Аль нь хаан биш вэ? Хоёрын хөлбөргөө тоглож шүү. Ариг бүх буюу Б хэлбэрийг сонгосон. Баяр үргийа. Нэмхүү зүгээр төрүүлээ л алгадсан. Багтаа байна яа. Газрын зураг дээр хуурай нам дор газрыг ямар өнгөөр илэрхийлдэг вэ гин тодорхойлдог гэсэн үг тийм ээ. Аад нь шар, Б'д нь ногоон, В'д нь улаан, Г'д нь бор өнгөөр хуурай нам дор газрыг ямар өнгөөр тодорхойлдог юм болоо. Газар зүйдээр бол хоёрын ерөнхийдөө логикоор бодороо хуурай нам дор газрыг ямар өнгөөр бодох вэ? шар, ногоон, улаан, бор. Шар, ногоон чинь бор буюу Г хэлбэрийг сонглоо. хуурай нам дор газрыг бор өнгөөр тодорхойлдог юм байна. Сая уг нь хийж өгсөн л дөө. Логикоор нь бодоор байсан тий. Хуурай нам дор газрыг ногоон өнгөөр тодорхойлдог юм байна. За эцүүгийн хувьд бол хоёр асуултанд зөв хариулсан. Нэгдүгээр ялгч болох боломжгүй. Дараагийн үед нь амжилтсаа дараагийн оролцогч бүх асуултыг мэдээд байгаа нэмхүү хүрж байна. Тогондоогийн 3 дахь оролцогч жүжигчин Нэмхүү тогондоо суучээ. Амжилттай. Нэмхүү. Хошин урлагийн нислэгийн цаг хамтлагийн жүжигчин тийм ээ. Одоо санталтайгаас нислэгийн цаг болох юм шиг үстэй. Одоо гай босоо. Ер нь Айкунд би ч сайн шүү. Айку математикта би сайн. Айлгүр. Нэмхүүгийн хувьд бол сүүлийн үед нэлээд хүмүүс их илгэлж байгаа л да тийм. Нэг үнтэй их төстэй харагдаад та тэрийг нэг хийгээ үзүүлчих үү? Сонирхолтой. Нөгөө юуны реклам дээр яцсан. Нэг улсын хурлын гишүүн байсан хүний илгэлээд явсан тийм ээ. За Нэмхүүг Хошиурдгийн бас нэг төрөлтэй илгэлийн төрөл. Тэгээд сүүлийн жоохон өөрийнхөө хувийн уран бүтээлийг жоохон бас илгэлийн төрлөөр бас жоохон хөгжүүлж байгаа. Тэгээд ер нь уран сан бол нэмэгдчихлээ. Тэгээд одоо би юуг ячдаг вэ? за Улсын хурлын гишүүн болсон бүгд найрамдах нарийн дарга базар сатын жаргал сайхныг одоо хамгийн анх илгэл хийгээд явж байгаа. За тэгээд эмчилгээ өргөчээ. Энэ үндэсний телевизийн хамт олон бол намайг сайн мэднэ. Бүгдээс олон нэвтрүүлэг орж ирсэн одоо хей үздэг. Тэгээд одоо энэ хоёр минь одоо намайг хэзээнгд өрхөн төс сайхан өрөөд авчирчлаа. Одоо энэ тогноос захиулдаг гэдэг энэ нь усны үзэг гэдэг яадаг. Тий. Бангад асуултаа асуулаа хордол. Одоо юу гэж хайцсан байна тэгээ. Яа асуулт. Хөх судар романыг хэн бичсэн бэ? Аад нацгдорж, Б'д нь яв уулан, Г'д нь В'д нь шихи удаг, Г'д нь инженеаш гэсэн. Бүх судрыг чи юу хэлсэн бэ? Аад нацгдорж, Б'д нь яв уулан, В'д нь шихи удаг, Г'д нь инженеаш. Элементарны асуулт байна да. Инженеаш гэхгүй хөх судар Инженеаш буюу Г үед. Инженеаш буюу Г хэлбэр буруу. Харисангүй баяр хүргэе. Шинэ хүнчлэнээр хөлс гаргадаг юм. Хөлс гаргаж байгаа шүү дээ. За эхний асуултанд амжилттай зөв хариулсан тийм. За одоо элементарны дөрвөн асуулт байна. Хоёроо тэгээд улаарны асуултанд орё. За анхаарал сонсороо. Нүгэл буян киноны гол дүр хин бэ? Энийг бол мэдэх байх тийм ээ. Аад нь ариуна, Б'д нь тоохвар, В'д нь шихвар, Г'д нь баахвар, Г'д нь хвахвар. За бодох хугацаа 3 секунд. 3 2 1 шууд тог утсаар гүрдээ. Тоохвар буюу Б хэлбэрийг сонголоо. За баяр хүргэе. Өөрөө бүр өнгөрсөн адаад шүү дээ. Мэдээж жүжигчд бол мэдэх бах. Жүжигчд гэлтгүй ер нь үзэгчд маань сайн мэдэх бах тийм ээ. Тоохвар гэж. Олон төрний үлсэн кино тийм ээ. За ингээд хоёр асуултанд зөв хариулсан. Одоо нэг асуултанд зөв хариулвал баясуухтай тэнцэх гээд байгаа. А4-ийн цаас ямар хэмжээтэй байдаг вэ?
Аад нь